Монгол улсад цөмийн хаягдал болох талаар эрх мэдлэгтнүүд гэрээ хилцэл хийж гэлээ гэсэн үнэн худал нь мэддэхгүй таамаг хэвлэлээр гарч олон нийтийн дунд тэнүүжилж явсан нь албаны их сурвалжуудын мэдээллээр нотлогдлоо. Энэ цөмийн асуудал гэдэг чинь нэг нэлийн эртнээс одоо яригдж эхэлсэн ийм настай асуудал байгаа юм л да. Би бол нэг хэсэг бол бас ашигтай юм байна гэж бол ярьсан. Тэр бол одоо 90-ад оны ихээр 91 онд ийм бол яриа болсон. Гэтэл бол аавда загнуулсан. Чи одоо миний төрүүлсэн хүү энэ төрсөн их орноо хогносоо болох гэж байгаа юм. Гэт загнуулснаас хойш би хог хаягдлын бол эсрэг бол бас тууштай эсэргүүсэж яваа юм аа. Намбарын инх баяр ерөнхийлөгч байхдаа Чулуунбат энэ хоёр хүн бол одоо нэлээд бас сонирхсан ийм асуудал ах юм. Монголын хувьд улс төрийн хувьд ашигтай, эдийн засгийн хувьд ашигтай хэмэл бизнес болгож ялгаж байна. За тэгээ цөмийн энергийн комисс гэж байсан газрыг бол одоо баяр 2008 онд цөмийн энергийн газар болгосон. За энэ үед бол одоо Эрдэс бодис эрчим хүчний сайд зоригт бол одоо цөмийн идэвхтэй энэ нууц клубуд маш одоо гол тоглогчийн нэг болж ингэж орж ирсэн. Монгол улсын цөмийн энергийн талаар баримтлах бодлого гэдгийг боловсруулах ажил гарсан. Энэ дээр бол одоо зоригт бол одоо гол боловсруулсан ийм хүн бол болж орж ирсэн. Тэгээ цөмийн энергийн одоо нэрийг одоо бариад цөмийн энергийн үйл ажиллагааг булаагаал ингээд явж яснаа хангалтгүй санагдангууд одоо тэгэл Мон амиа, Мон атом, Монголын цөмийн санаачлах янз янзын ингээд сан төсөл мөсөл ингээд үүсгээл ингээд яваад байдаг бас л да. Энэ дундаас бол одоо тэр Монголын цөмийн санаачлах буюу Mongolian Nuclear Initiative гэдэг энэ төсөл бол их хүчийг олсон байна. Энэ төслийн хүрээнд одоо цөмийн хаягдал болох одоо гэрээ. За нууц одоо юм санам жижиг гэдэг нэрийн дор одоо нууцлагдсан ийм нэрийн дор байгуулсан гэдгийг одоо инх бат эрдэмтэн бол одоо нотлон хэллээ штэ. За энэ бол одоо яг цөмийн хаягдал болох одоо ийм гэрээ юм. За тэгээд энэ асуудал бол ерөөсөө нууц хаягдсан. Энэ 2010 оны 3 сард Франц улсад бол энэ олон улсын хэмжээний их том хурал болсон цөмийн. За тэр хуралд бол оролцоод явж байхад бол Америкийн DOE гэдэг байгууллага одоо эрчим хүчний яам шүү дээ. Тэр байгууллагын орлогч нь бол надтай уулзсан. Тэгээд уулзаад бол танаа нэг тийм төрийн байгууллага байдаг юм байна. MNI гэдэг нэртэй. Тэр төрийн байгууллагын шин төлөөлж хүн ирж уулзсан манайхантай гэж бол над ярьсан. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэсэн Mongolian Nuclear Initiative гэж одоо Монголын цөмийн санаачлаг гэдэг ийм нэртэй байгууллага. Инх бат мэдэхгүй байсан. Тэгээд нөгөөдөл нь чи та мэдэхгүй юм байгаач. Тэгтээ тийм бол хийгцээ гэдгийг хэлж ирж байсан. Ийм хөвөлдөөн болж байсан байна. Их олон хэлэлцээрүүд явагдсан. Зоригт сайд энэ эсхийг ахалж энэ яриануудыг хийсэн. Японтой, Америктэй, Америкийн нэгдсэн улстай хийсэн яриануудын энэ ажлын хэсгийг бол зоригт сайд ахалж явуулсан. Энэ хэлэлцээрүүдийг бүгдийг хийсэн юм байнамаа. Энэ хүмүүсийн одоо хийжсэн ажлыг бол бас гიშлэх гიშнэр байдаг. Жишээ нь одоо зоригт сайд Америкт очиод хийсэн хэлэлцээр ярианд нь бол их бат сайд байж л байсан. За тус элчин сайдын яамны ажилтан Ариуна Ундраа гэдэг одоо зоригт сайдын зөвлөх зандан шатар. Эднүүсээс асуухт л одоо тодорхой юм байгаа юм шүү дээ. Японд хэн очсон? Ямар хэлэлцээр хийсэн? Тэр хэлэлцээрт нь хэн байсан гэдэг бүх юм тодорхой. Тэгээ ер нь манай Монгол улсад бол цөмийн хаягдал одоо болох юм бэлтгэл ажил хийгдсэн. Зарим хэмжээгээр болж туршсан гэдэг юм уу? За бүр болох одоо газрууд нь товлогдсон гэдэг юм уу? Ноцтой баримтууд өнөөдөр нийгэмд их олон болоод байна шүү. Хэрвээ Японы Майничи сонин илчлээгүй бол зоригт зандан шатар нарын байгуулсан гэрээгээр өнгөрсөн 5 дугаар сарын дундуураас цөмийн хаягдал булшлах ажил эхлэх байсан байна. Хэрвээ тэр Майничи сонины одоо шуугаан энэ төр гараад Монголын олон нийтийн шуугаан тэмцэл өрнөг байсан бол одоо аль хэдийн бол өргөн хэмжээгээр болж байсан гэж. Үүнийг бол одоо болоход бол хэцүү шээ. Энэ одоо энэ Монгол орнд цөмийн хаягдлыг одоо төвлөрүүлэх энэ асуудалд Орос хятад улсууд бас нэлээд их сонирхож идэвхтэйгээр ингэж оролцож байгаа. Хятад улс бол одоо тэр цөмийн хаягдлыг өөрийнхөө газар нутгаар дамжуулан өнгөрүүлж бас зөх хэмжээний ашиг олох сонирхолтой. Өөрийн одоо цөмийн хаягдлаач гэсэн Монгол орнд болох бас сонирхолтой л доо. Тэгээд бүр одоо Монгол орнд Япон Солонгос улсуудын цөмийн хаягдлыг булахын тулд тусгай төмөр замыг одоо хаттын зүүн хойд нутгаар дамжуулж тавих ийм төсөл хүртэл гарсан шүү дээ.
Тэгээ галт тэргээр орж ирээл манад одоо цөмийн хаягдал болгодаад байна гэхэд ямар ч хяналттай боломж байхгүй. Олон нийтийн эсэргүүцэл гадаадын байгууллагуудын шаардлага зэргээс улбаалаад зоригт зандан шатарнаар одоогоор гэрээг төтгөлзүүлэх саналыг гаргасан юм. Гэвч сонгуулиар Монгол Ардын нам олонхын саналыг авч засгийг үргэлжлүүлэн барих аваас гэрээг сэргээж 8 дугаар сарын сүүлчээс Монголын нутаг дэвсгэрт Япон Солонгосын атомын станцуудын хаягдлыг булчилахаар тохирсон гэх мэт Японы болон Америкийн хэвлэлүүдээр үргэлжлэн гарсаар байна. Сонгуулийн дараа бол сонгогдсон ч бай, сонгогдоогүй ч бай, инхийн цагаан тагтаа дүрээ одоо орхиод одоо хар хэрэг дүрээ олно. Одоо улай хайсан одоо тэр аимшигт амьтдын дүрийг олно. Тэгээд тэр хүмүүс маань хэрвээ сонгогдох юм бол одоо төрийн эрх мэдлийг гартаа аваад энийг бол одоо төрийн хүчээр одоо хийнэ. Ямар ч хяналт тогтоох аргагүй болно. Хэрэгжин ийм одоо маш аюул байгаа шүү. Цөмийн хаягдал гэдэг нь ямархуу хор нөлөөтэй зүйл болохыг зарим хүмүүс сайн ойлгохгүй, төсөөлөхгүй байх шиг байна. Атомын бөмбөгөөс дутгааргүй хөнөөлтөө аимшигт үр дагавартай болохыг дэлхийн нийтээрээ Фукушима, Чернобылийн цахилгаан станцын осол, Семифлатинск, Лоб нуурын орчимд байнга хийгддэг туршилтаас сайн мэднэ. Бүх улс орноор хордох юм аюул байна. Энэ цөмийн хаягдал гэдэг бол хорын төвшингээрээ ерөөсөө аюулын төвшингээрээ цөмийн хаягдлаас илүү юм бол цөмийн бөмбөгөл байна. Энэ ямар аюултай вэ гэхээр зэрэгэл тэр хөрсийг цацрагаар бохирдуулах. Цаашилбал одоо хөрсний усыг бохирдуулах. Тэр хөрсөн дээрх ургаж байгаа ургамал тэгээд улмаар одоо ан амьтан мал цаашлаад хүнд нөлөөлөх ийм магадaltaй. Ийм тохиолдолд бол энэ цөмийн цацрагийн аюул гэдэг чинь бол тэр дороо мэдэгддэггүй. Мэдэгдэхгүйгээр зогсохгүй тэр хэдэн үе дээрээч мэдэгдэхгүй байж болдог. Харин хэдэн үеийн дараа бол илэрдэг генийн төвшөнд өөрчлөлтөнд оруулдаг. Өөрөөр хэлбэл Монгол хүний гений төвшөнд өөрчлөлт орох бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хүний цаад нарийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх ийм аюултай гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ томцоолын хийсэн үйл ажиллагааны эцсийн золиосон жирийн ард түмэн бидний үр хүүхдүүд байгаа юм. Цөмийн хаягдал хэмээх аимшигт зүйлийг эх орондоо оруулж ирж ард түмнээ хідэн үеэр нь зовлон дунгаахыг завдаж явсан зоригт өөрийгөө манай зоригт гэж өргөмжлөн яваа хэр зохистой вэ? Ийм хөнөөлтөй зүйлийг Монголд оруулж ирэх гэрээг гардан хөөцөлдөж явсан зандан шатар өөрийгөө Баян хонгорт манай сайд гэж дуудуулж яваа нь ямар вэ? Энэ хоёр бол манай хүмүүс биш байна. Эх орондоо жинхнэрээ хайртай. Ард түмнээ гих сэтгэлтэй хүмүүс бол ийм аимшигтай зүйлийг оруулж ирэхээр хөөцөлдгөнд байтугай бодохыг ч хүсэхгүй байх үзье. Бүгдийг хуульчилсан, цөмийн энерги хууль гаргаад Монгол улсын хуулиар хийцсэн учраас хэн ч хариуцлагагүй учраас энэ хүмүүс яваад байгаа юм. Тэгээ энэ хүмүүсийг одоо дахиж сонгох юм бол энэ үйл ажиллагаа нь улам гүнзгийрэх нэ. За энэ зориг цайд бол одоо үйл ажиллагааны хувьд одоо энэ огцор гэсэн одоо шаардлага ийм юмд л одоо байнга орж идэг хүн шүү дээ. Саяхан 7 зүйлээр одоо зориг цайдыг одоо огцруулна гэж яхад Монгол Ардын нам бол одоо ингээд хамгаалаад аваад үлдсэн байдаг. Ёс зүйн сайд нарын үсийг уснаа. Ер нь бол одоо энэ зориг цайдын имиж нь бол тийм үс нь хусагдсан сайдын имижтэй болсон юм байхгүй. Өнөөдөр энэ сонгуулийн кампани энэ төр хийж байхад бас зориг цайдыг эсэргүүцэх явдлын тэнд гарч байна. Энэ ноцтой мэдээ сонинд гарсан байсан. Одоо энэ эх орны маань худалсан чи эх орноос минь зайлгээд одоо ингээд сандал шидсэн явдал гарсан. Тэгээс үүлд нь одоо цөмийн асуудал хийсэн гэдэг нь хүртэл тодроод явж байгаа. Энэ хүнийг одоо манай Stop Nuclear Genocide буюу цөмийн хөнөөлийг зогсооё гэдэг 500 хүнтэй бүлгээс үсийн хусыг гэсэн ийм шийдвэр гарсан юм аа. Тэгээ одоо энэ бүлгийнхээ нэрийн өмнөөс мөн Монголын ард түмний нэрийн өмнөөс зориг цайдын үсийг хусах энэ ёслолыг бол үүсгэе. Энэ яриануудыг хийсэн ийм одоо аюултай юм хийх гэж байгаа энэ улс гүрнээ сөнөөх гэж байгаа ард түмнийхээ амьдралыг бодохгүй байгаа ийм улсууд нэр дэвшсэн явж байна. Өөрөөр хэлбэл эдгээр бол сонгогдоод цаашгаа бол энэ үйл ажиллагаагаа бас явуулах нь байна. Ийм хүмүүсийг бол ерөөсө сонгож болмооргүй байна.